Би ойдолчин биш ээ. Би бол эсгүүрчин. Ойдолчод өмдний товч заах ойдог. Зүү утас болон 15 минут л байхад хинч ойдолчин болж чадна. Би эсгүүрчин болохын тулд хэдэн 10 жил суралцсан. Надад бурхнаас заяасан авьяас байгаа гэдэг байсан. Гэхдээ энэ эд шид байгаагүй. Би буу болон хутгаар амьдралаа залгуулдаг байсан. Заримдаа зүгээр л нүцгэн гараараа. Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2022 онд гарч ирсэн Outfit мэх American Psychological Thriller Crime Drama фильм байна. Ойр дараагүй нэг живжигчнээ харсан. Одоо бидний сайн мэддэг Steven Spielberg-ийн BFG буюу Big Friendly Giant мэх маш сайхан кино тоглож байсан. Mark Rylance мэх маш тийм добрый гадаад дүрхтэй бүх амьдрал нь театртай саншгүй холбоотой театрын найруулагч жүжигчин ийм хүн байна. За шагнал гэвэл тоологдохгүй болон онцлогоос нь гэвэл 2015 онд Bridge of Spies хэмээх кинонд туслах дүр бүтээгээ түүгээрээ Оскарын шагнал хүртсэн байна. Хамгийн онцгой шилдэг жүжигчдийн нэгээр тооцогддог шалтгаан гэвэл маш өндөр түвшинд дүрэн амьлуулдаг, дээрээс нь тайз дэлгэцэнд гарах болгондоо нэг тийм нууц нөлөөтэй. Ер нь манай хүний хувьд гэвэл ээлдэг, зөөлөн, гэмгүү царайдаж ардаа маш их нууцыг агуулсан тийм дүрийг гаргуу цан гаргадаг. Ардаасаа шатаж байсан ч урдаасаа дүнсийж байдаг уу шиг гээд нэг хүн хэлсэн байдаг шүү дээ. Яг тийм нуруутай дүрийг биеийн хилэмжээр ойлгуулж чаддаг ийм мундаг хүн байх. Кино бол та нарт таалагдана. Нилээд хичээж бараг 7 хоногийн турш ажилласан болохоор муу тайлбар бол яавч биш. Үцэндээ харамсахгүй гэж итгэл төгсөлмөр. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. 1956 Леонард гэхний хөгшин Чикаго хотод өөрийн гэсэн даруухан нэгэн оюутлын газрыг ажилуулдаг. Тэр энтхийн иргэн биш бөгөөд хэдхэн жилийн өмнө Англиас хувийн шалтгаанаар дөрвөж энд ирж амьдарч байгаа юмсан ч. Ирхийнхээ өмнө Леонард хэд хэдэн алдартай газарт ажиллаж байсан болохоор Америкт ирснийхээ дараачаар өөрийнхөө хувийн дэлгүүрийг нээснэ. Тэр өөрийн туслахаар Mabel хэмээх нэгэн залуухан эмэгтэйг ажилд авсан байдаг. Мэдээж хэрэг эхний алхам бол хэмжилт юм. Олны дунд уусхийг хүсэж байна. Энэ хүнд өөрийн одоогийн байр суурь нь хангалттай байна. Эсвэл тэр илүү том зүйл шунаж байна уу? Та хэнд зориулж хийж байгаагаа мэдэхгүй бол сайн хувцас хийж чадахгүй. Леонард өөрийн үйлчлүүлэгчдийнхээ биеийн хайрцааг маш сайн ажиглаж хэмжээ авахдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн хослол болгон сэтгэлээ шингэн оруулдаг. Леонардын оюутлын газар чанар хийцээрээ Чикагод маш хурдан алдартай болохтой зэрэгцээ тентхийн баян гэр бүлүүд өөрсдийн хослолыг төвүүгээр урлуулдаг болсон байна. Байнгын үйлчлүүлэгчдийн дунд Чикагогийн хамгийн хүчирхэг мафийн толгойлогч Бойлын гэр бүл багтана. Мафийнхан манай хүнээр хувцас урлуулаа зогсохгүй тэрний ажлын өрөөнд шуудангийн хайрцаг байршуулж өөрсдийн нууц мэдээллийг төвүүгээрээ дамжуулдаг болсон байна. Эрхмээ та намайг энэ тухай хэлж чадахгүй гэдгийг мэдэн дээ. Ахаад л энэ үү? Энэ англи залуу хардаа. Нэгөрөө Бойлын ганц хүү Ричи Бойл өөрийн мэдээлэгчийнхээ үлдээсэн загтлыг шуудангийн хайрцагнаас авахаар аавынхаа үнэнч туслах Фрэнсисийн хамтаар орж ирнэ. Леонард тэднийг шуудангийн хайрцагаа онгойлгож нууц мэдээлэлээ солилцож байх үед Октоос тийшээ анхаарлаа хандуулалгүй урдах ажлаа л үргэлжлүүлсээр байна. Фрэнсис загтлуудыг ангилж байгаад маш нууц зэрэглэлийн илгээмж ирсэн байгааг Ричид харуулхад Леонардыг тэд ажлынхаа өрөөнөөс түр гаргадаг. Ричи Фрэнсис хоёр ажлаа дуусгаад тэднийхээс явхад Mabel эзнийхээ хамтаар альчуур өвхэд үлдэнэ. Цагчны шав өчигдөр ирсэн тэр үнэхээр сайхан зантай. Та намайг цагны дэлгүүрт ажилдаг залуутай болзоонд явуулах гээд байгаа юм уу? Тэгнэ. Тэр бол цагчны дагалдан. Надад хинтээ болцохыг заах гэсний хэрэггүй. Одоо харин чи цалингаа нэмүүлэхийг хүсч байвал эхлээ дөрвөлжин ямар байдгийг сурах хэрэгтэй. Чи өөрийн гэсэн амьдралтай байх эрхтэй. Чи бол эндээс хол явах ухаалаг залуу бүсгүй. Би тийх болно. Гэхдээ намайг явах үед би таны ганцаараа байгаасаа гэж хүсэхгүй. Ажлын цаг дуусч Mabel гэртээ харихад Леонард хувцаан эдүүцээр шөнө болтол ажиллахаар үлдэнэ. Ингэж байхдаа тэр зөөрмөглчих бөгөөд зүүдэндээ асар их гад бүх зүйлэн алдаж байдаг. Ойдолчингэр гинэт онгоо хаалганы жимэн сэрнэ. Энэ нь Mabel Ricci хоёр байна. Бүсгүй өрөөнд марцсан цүнхээ авах гэж ирсэн байдаг ч энэ хооронд Леонардын таамаг зөв байж Mabel Ricci хоёр бие сэтгэлийн холбоотой гэдг нь батлагдана. Мөн тэдний ярианаас Ricci аавынхаа үнэнч туслах Фрэнсист үнэн голоосоо дургүй гэдг нь ил болдог. Яг шалтгаан нь ойлгомжтой л доо Фрэнсис аавынхаа өмнөөс 4 жилөө 5 удаа будуулсан гэж байгаа байхгүй юу? Ажлаа сайдаг болохоор тэрэнд аав нь бүх зүйлээ итгэдэг. Гэхдээ энэ итгэл Ричигийн харийг хөдөлгөж Фрэнсисийн сүүдэрт өөрийгөө нотлож чадахгүй гэдэг айдас бас дээрэс нь үргэлж Фрэнсисийн хяналтанд дор байх. Фрэнсисийг хараал идэг. Тэр манай гэр бүл биш. Мэднэ.
Тэр бүр Ирландч биш. Мэднэ. Тэр хэн нэгэн биднээс урвсан гэж бодож байгаа. За. Тийм ээ. Хэн нэгэн LA Fontaine руу мэдээл урсгаад байна. Хин. Энэ хамаагүй тэр галзуу ойлгосноо. Тэгээд тэр аавд хэдэн сарын турш энийгээ ярьж байна. Гол нь аав тэрний үгийг сонсдог. Ой, Фрэнсис. Миний хараал идсэн аавыг хөдлөж чадна гэж бодож байгаа. Энэ ямар новшин байсан бэ? Би тэрнийг сэрэмээргүй байна. Би чиний юунд дуртайг мэдэх үү? Дараагийн өдөр болоход энгийн л нэг ажлын өдрөө эхлэж энэ тэндээс мафийн загтал ирсээр л байна. 7 хоногийн сүүлчээр Фрэнсис Ричи хоёр шуудангийн хайрцаг нээх гэж ирээд нөгөөх нууцлаг загтал дахин нэг удаа ирсэн байгааг мэддэг. Нэгэд үзвэл урвагчийн яриг бичсэн касет байна. Нөгөө хоёр сандарч толгойлогчтой энэ тухай дуулгахаар яран гарцгаадаг. Энэ өдрийн орой бараг шөнө Фрэнсис хүн чархацсан Ричиг үрсээр ойдлын газарт орж ирнэ. Ингэхдээ тэр өвгөн ойдлчинд идэхгүй байгаа нээлттэй бараг 70-80 төгөж байгаа хүн рүү буугаа чиглүүлсээр л байна. Энд өөр хүн байгаа юу? Явцгаая. Зүгээрээ санаа зовлтгоо. Алю, тэрнийг өргөхөд тусал. Алю. Зүгээрээ. Чи гохоо дарахын орон таг хөшчихсөн учраас л гэдсэн чинь нүх гарсан. Тойл цаашаа. Англа. Намайг анхааралтай сонсоорой. Ойлгож байна уу? Дээрээс нь мянган мафия өвгүүд энийг хайж байгаа бөгөөд мянган цагдаагийн өвгүүд энийг хайж байгаа. Хэрвээ тэд энийг олвол би буудаж эхлэх болно. Энэ цүнхийг хайж байгаа 1000 хүн байгаа. Тэд энийг олохгүй бол энд аюулгүй байх болно. Фрэнсис Рой Бойл руу залгаад Лапантигийн хүмүүс бит хоёрлоо дайраад Ричиг эзэндээ буудуулчихсан. Бит хоёр Леонардын ойдлын газарт нуугдаж байна гэж хэлдэг. Толгойлогчоо. Ла Бонтайныхан бид нар рүү дайрсан. Тэд бөөнөр хүлээж үүсэн. Би урагчийн талаар хэлсэн бидтэй. Би танд хэлсэн. Ричи гэртээ хармаар байна гэдэг боловч би чамд биш эцэгч нь ажилдаг. Тэр эндээ хүлээж бай гэсэн л бол би тэндээ хүлээгэл болно. Чиний өвхөг үгүй чинь надад хамаагүй гэж жаахан хэтрүүлэгтэй хариултанд хэлчихнэ. Ричи их хэмжээний цусаалтаад байгааг анзаарсан Фрэнсис тэрний шарахыг ой хэмээн Леонардо тушаахад эрхмэ. Би чинь эмч биш шүү дээ. Хувцал оёхоос биш шарх хож байсан туршлагагүй хэмээн хэсэг болцож байснаа өөрлөн шагаах бооны өөдөөс юу ч хийж чадахгүйг мэдээж шалавлан ажилд ордог. Новш. Би зүгээр хаа. Новшнууд байна. Хоёулаа надаас холт. Мэдээ алдуулагчгүй хагалгаа дэсгийн аргагүй өвдөлт мэдрүүлэх учраас Ричи тэр дороо ухаална. Леонардод энэ бүхэн эхэндээ хэцүү санагдаж байсан ч тэрний гар огтхонч жичрэлгүй залуу хүүгийн шарахыг битүүлж цус халдалтыг зогсоож чаддаг. Ричи санаа зовох юмгүй болсон болохоор Фрэнсис нөгөө касетийг зөвхөн дотор хийж цаашлаад Леонардод чи их хүүг хараад байж би ойрхон гарчаад ирье гэж хэлдэг ч эрхмэ. Би танай гэр бүлийн цус асгаруулсан дайнд тутгалмааргүй. 70 настай хүүхэн буута залуус эсрэг юу хийж чадна гэж та надад энэ бүхнийг найдаж байна уу гэхэд чиний ойдлын газар аль хэдийн энэ хэрэг толбогдсон. Чиж манай гэр бүлийн гишүүн болсон. Би гараад энэ касетыг сонсох тоглоулагч олж ирэхээр явлаа. Бидний ойрын хүн холбооны мөрдөг товчооныхонд мэдээ дамжуулаад байна. Бидний байдаг газар чагнах төхөөрөм суулгасан гэсэн. Энэ бүх мэдээлэл энэ касетэн дээр байгаа. Энэ газар одоохондоо хамгийн аюулгүй. Тиймээс л би тэнд. Хөврийн хөвгүүд энийг бидний нэг цэг дээр байрлуулсан. Гэхдээ тэд бидэнд өндөр албан тушаалын найзууд байдгийг мэдэхгүй. Бидний найзууд энэ бичлэгийн хуулбарыг бидэнд өгсөн. Гэхдээ сонсож амжаагүй байтал Ла Фонтайны хөвгүүд бидэн дээр ирсэн. Хэрвээ тэд энийг олж авбал бид асуудалд орно. Энэ зүйлийг хүн бүр хүсэж байгаа. Тэгвэл наадха хайчих л да. Энэ нэгэн Ла Фонтайн руу мэдээл урсгаж байна. Мөн хэн нэгэн холбооныхонд чагнах төхөөрөмж байрлуулахад тусалсан. Хэрвээ бид энийг сонсвол энэ яг хаана бичлэг хийснийг олж чадна. Хэрвээ би өнөөдөр энийг тоглуулж чадах төхөөрөмж олж чадвал тэр харах маргааш үзэхгүй. Леонардын ожоосоо хослол цус болчихсон байгааг тэр анзаараад танцуугийн сольчихсон жимээгүй сууж байтал Ричи ухаан хараад босоод ирнэ. Та бүхэн 21 болон түүнээс дээш наснд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваа. Би тэгсэн эсхэ мэдэхгүй л байна. Үгүй. Би хүнд үе дээр чам дээр ирсэн. Фрэнсис хаангаа? Танай бичлэгийг тоглуулах арга олно гэсэн. Та хэн гэж бодож байна? Юу хэн гэж? Танай гэр бүлээс урвсан энэ Юдасыг Мэдгүй. чам шиг ухаалаг залууд ямар нэгэн сэжвэр байж л таараа. Гэр бүлтэй чинь ойр дотн боловч гэр бүл биш хүн. Би бол харах.
Тэгээд би холбооны мөрдөг товчооныхныг энд чагнах төхөөрөмж байрлуулахыг зөвшөөрсөн. Навшигч чи намайг хуурчлаа. Чи сая намайг дөнгөчлөө. Энэхүү ярианы дараа Леонард Фрэнсисийн талаар ярьж тэр залуу урагчийг олох гэсэн хүсэлтэд шатаж байсан. Миний бодлоор яг энэ нэг хамаагүй л дээ. Гэхдээ Фрэнсис тэр урагч байж болох юм гээд бажидл Фрэнсис эргээд ирнэ. Тэр яаж вэ? Зэрчгсэ. Таны хэлсэн харахны тухай нэлээд бодож байгаа. Францис намайг дөнгөж чадна гэж бодож явах шиг байна гэсэн. Одоо би юу да? Тэр цүнхээр чинь оролдож байсан. Энэ бүх үйл явдлаас нэг л хүн хөөхөн хоёр залууг далдаас үдирдэж бие биенийх нь эсрэг чиглүүлээд байгаа нь илт бидэнд харагдана. Тэр нь мэдээж Леонард. Хортой бодолд автсан Ричи Фрэнсисийг харсан даруйдаал чи бид хоёр хотолд нь ороход яагаад ганцхан бие бодуулсныг ердөөсөө ойлгосонгүй. За яг чи азтай байсан юм шиг. Ер нь хаана байж байгаад ирж байгаа юм бэ гэхэд би сая галсээ тоглуулагч хайж аваад ирлээ. Олчихсон. Хуурцгаа тийшээ авч явах хэрэгтэй байна гэснээр тэдний хооронд маргаан үсээд эхэлдэг. Навшиж. Фрэнсис, бичлэг хаана вэ? Хараал идэгрээ чи яагаад надаар ингүүлж байгаа? Чи сул дорой эсвэл бие тоосон амтан байсан да өхөж байгаа юм биш. Чи зүгээр л шийдвэр гаргах хэрэгтэй үед шийдвэр гаргадаг хүн байгаагүй учраас л буудуулчихлаа гэж дүнд хэлээд дахин нэг удаа бодчихдаг. Чи тэрнийг алчхалаа. Чи үнэхээр сайн анхаарал хандуулсан байх чинь. Ричи бичлэгийг хаан тавьсан. Надад мэдэх юм байна. Ялгаа байгаа мó. Тэр энийг энд хаа нэгтээ нуусан л байх ёстой. Та энд шархатсан хүнийг авчирсан. Магадгүй тэр шархаа давж чадаагүй. Хэсэг хугацааны дараа Ричигийн аав Рой Бойл туслагынхаа хамтаар хүүгийн хайсаар гадаа ирнэ. Фрэнсис сандарч чи өдрөө яв. Боссыг боломжоор тэнд саатвал. Би энтхийн учрыг олно гэд үлддэг. Рой Бойл Леонардад талархаж явдгаан хэлээд Фрэнсисийн байгаа өрөөрөө ороход нөгөөх нь тусалж цусны уулмар үлдээгээгүй байна. Тэгснэ хөгшин хэрэг шуудал хүмүүс хаана байна хэмээн асуухад эрхмэ би тэрнийг зогсоох гэсэн боловч та тэрний занг мэдэн штэ. Ричи хуурцгийг аваад танд өөрийн биеэр аваачиж өгнө гэсээр байгаад гараад явчихсан. Намаа хамт яваад хэрэггүй. Намайг эндээ үлд гэж тушаасан гэд Фрэнсис нүдээр завчлгүй худлаа хэлчихдэг. Рой хэд хэдэн газар руу Ричиг хайж залгадаг ч хүүгийнхээ сургийг гаргаж чаддаггүй. Фрэнсис бүгдээ гарч Ричиг хайвал яасан юм бэ хэмээн босста хэлдэг боловч үгүй ээ чи гараад тэрнийхээ би эндээ байж бай. Тэр эргээд ич магадгүй. Эсвэл тэрнийг олсон хүмүүс нааша залгаж магадгүй гэд тэрнийг явуулахаар болно. Фрэнсис авдар дотор хэвтэж байгаа Ричигийн зогсыг тэд олж магадгүй хэмээн хэсэг эргэлзэж байснаа юу ч чадахгүй гэдгийг ойлгосноор тэндээс гарахаар болдог. Рой хүүгээ хүлээх зууртаа Леонардын ажлын өрөөнд орж түүнтэй ярилцахаар шийддэг. Чи яагаад англиг оргисноо надад хэлж байгаагүй? Бид дайралтанд өртсөн. Цэнхэр жинсэн өмд. Өөрийн гараар ямар нэгэн зүйл хийх ямар байдгийг мэднэ. Тийм ээ. Чи болон чиний найдвартай хэрэгслүүд л байх болно. Жишээ нь би эднийг ашиглаж бусдыг алдаг. Би хэдэн хүн алснаж мэдэхгүй байна. Чамд хэрэгсэл байдаг. Надад ч муу адил байгаа. Маа харал да. Хүнийг сармагчингаас ялгадаг зүйл бол багаж хэрэгсэл гэж уншиж байсан юм байна. Харин миний алсан хүмүүсийн тухайд чи өмнө тарьсныхаа дараа илүү гарсан өөдсийг айдаг л үсттэй. Чи хослолын талаар сонсч байсан уу? Энэ бол байгууллага. Америк дахь бүх далд ертөнцийнхэн хэнэгэнтэй асуудал үүсгэлээ гэхэд ард нь хослол байж идэг. Яг л тамах шиг чи ирлээ гэдэл. Тэгээ та ирсэн үү? Бараг л. Тэд бидний хэм маяг таалагдж байна гэсэн зурус илгэсэн. Хэрвээ биднийг эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадвал тэд биднийг элсүүлнэ гэсэн. Та юу эхлүүлсэн бэ? Лавонтайны хүн бүрийг шороонд болох. Лавонтайныхан юу ч бүтээдгүй. Леонард энэ бүхнийг ихэд гайхаж та надад яагаад ийм нууц мэдээлэл гинэт хуваалцаад эхлэвэ? Өмнө нь бидний яриа зүгээр л хорвоо ертөнцийн талаар байдаг байсан гэж сууж идэл Рой Ричигийн гадуур хөрмийг олоод харчихдаг. Энэ Ричигийн хөрөм байна. Тэр хөрөмгүйгээр энэ хүүтэнд гарч явах учиргүй. Тэр эндээс гараагүй байна. Леонард чи юу нуугаад байгаа юм? Би чи хаана байна? Гэхэд Ройн туслах буугаан гаргаж ирээд түүн рүү шагадаг. Эсгүүрчи хөгшин ярихмэ. Фрэнсис надад энэ талаар битгий хэлээрээ. Үгүй бол чи аюулт орон шүү гэж сануулсан гэд бажитал гаднаас Мейбл ороод ирдэг. Леонард энэ үед хариултаа хэлж амжаагүй байсан бөгөөд Рой дахин түүнээс Ричиг лавлаж асуувал Леонард Мейблийг аюулд орсон байгааг хараад хэрвээ Фрэнсис тэрний хүү Ричиг алсан гэдгийг яг одоо хэлчихвэл Мейбл Фрэнсисийн гард өхнө гэдгийг тэр тод том руу нар олж хардаг.
Франсис өнөөдөр Ла Фонтайны 4 хүнийг буудсан. Гэхдээ Ричи тэр ганц ихч буудаж чадаагүй. Тэр ичиж байна гэж хэлсэн. Үнэхээр хийчихсэн. Тэгээд тэр явж хэн нэгнийг алах болно гэж хэлсэн. Хэнийг ална гэж? Ла Фонтайн. Ричи биднэр хэнд ч хэлж болохгүй гэж амлалт өгүүлсэн. Энэ ярианы дараа Рой чи яагаад энэ хүүхнийг энд аваад ирсэн бэ гэхэд Ричи тэрэн сэтгэлтэй байсан. Энэ дээр очив байх гэхэд Рой хүүгэн тэрнээс асуухад Мейбл мэдэхгүй хэмээн хариулдаг. Фрэнсис тэдний яриаг таслаж би эднийг эрт цусны толбарсан. Ричи энэ хүүхний шархагдсан байгаа гэж нэмж хэлэхэд Мейбл энэ бүхэн бол худлаа. Та миний нас барсан эцгийг мэднэ. Тэрний нэрээр амлаж байна гэж хэлдэг боловч Рой хүүдээ санаа зовсондоо уурсаж Мейблд идэхгүй байгаагаа илэрхийлнэ. Фрэнсис үүн дээр нь тосно бич энэ хүүхэн биднийг мэдээлээд байгаа тэр хүн байх. Ричитэй уулзаж мэдээлэл дамжуулдаг гэхэд Леонард Мейблийг өмөрч би энэ охиныг олон жил мэднэ. Тэр яавч та бүхэнд хор хүргэх хүн биш хэмээн хэлдэгч Фрэнсис хөөрхийн эмэгтэйд хүч хэрэглэж эхэлдэг. Оюутлчин эрэ Фрэнсисийг гараараа жангааж тэрнийг зогсоох гэж оролдогч ганц л сэжигтэй үйлдэл хийвэл бууны сум толгойд хүрдэг учраас хитрхийг хүчилж чадалгүй тэгсийгээд орхидог. Мейблийг тэд эрүүдэн шүүж байгааг Леонард сонсоод шоконд орж байд суух газраа олж чадсандаа тэндээс гарах гэтэл Фрэнсис тэрнийг зогсоодог. Ой, чи хаашаа явж байгаа? Миний хүүг олох хүртэл хэн ч хаашаа явахгүй шүү. Эрхмэ. Би ядраад байна. Би эндээс явмаар байна. Та хүүгэн хайж байгаа хүн. Тэрнийг олохын тулд хөссөн бүхний хийх чинь таны эрх. Сургуу болсон хэн нэгний хайж байгаа чи хаанаас хайгаа мэдэггүй байх. Таны мэдрэмжийг би ойлгож байна. Үнэн дээр би Америкаас ирсэн шалтгаан цэнхэр жинстэй ямар ч холбоогүй. Би энд ирэхээс өмнө эхнэр хүүхэдтэй аз жаргалтай амьдралтай нэгэн байсан. Эхнэр охин хоёр маань дээд давхарт амьдардаг байсан. Би тэдний хайшгарахыг сонссон. Та залуу Мейблийг өвдгөж чадна. Та намайг ч өвдгөж чадна. Та бидний хэнийг ч хурууныхаа үзүүрээр хөнөөж чадна. Гэхдээ тэглээхэд та хүүхдээ олохгүй. Сэтгэл хөдлөсөн энэхүү ярианы төгсгөлд Кеннет Леонардын утас дуурснаар уур амьсгал өөрчлөгдөнө. Энэ Ричи байна. Тэр Ла Фонтайнаас нуугдаж байна гэсэн тэрэнд бичлэг байгаа. Таныг тэрнийг очиж авахыг хүсэж байна. Халстедийн 31 20 минутын дараа намайг өөр зүйл асууж амжихаас өмнө утсаа тасалж халаа. Энэ бүхнийг сонсон Рой бурхандаа талархаад хүүгийнхээ ардаас явхад би эндээ байж энэ хоёр нөхрийг харж баяагээд ойдлын газарт Фрэнсис үлдэхэр болдог. Тэднийг явсны дараа Леонард юу сэзнэ нөгөө хоёр тайлбарлаж өгнө. Юун дээр хэрэг болно гэж? Рой бой шууд оттолтонд орох болно. Хэн тэрнийг отно Ла гэж? Фонтайныхан. Ла Фонтайныхан тэрнийг хаана отохоо яаж мэдхийн? Учир нь Мейбл тэдэнд Би хэл. юу? Тийм ажи. Яагаад би гэж? Яагаад гэвэл чи бол харах. Чи Ричи бойлтой унтдаг байсан. Чи Чикагоос явахын тулд Ла Фонтайнд мэдээлэл зарсан. Чи холбооны мөрдөх товчооныхныг чагнах төхөөрөмж тавихад тусалсан. Чи тэр новшийг харах байсан юм уу? Чи бичлэгийг хулгайлсан юм уу? Үгүй ээ, энэ би байсан. Та миний юу хийж байгааг мэдэж байсан хэрэг намайг зогсоохын оронд тусалж байна. Тийм ээ. Танил цаашаа би өөртөө анхаарал тавьж чадна. Эй хувилбар. Бид бүгдээрээ үхэн. Би хувилбар. Чи бойлын бүлэглэлийг удирдав. Хурдан дуудлага хий. Би энд байхгүй шүү. Мейбл ойдлын газарт Ла Фонтайнтай уулзаж хуурцгийг тэдэнд зархаар болно. Удалгүй нөгөө хэд нь болцсон газартаа ирэхэд Фрэнсис та хоёр мөнгө авчаад надад дохио өгөөрэй. Би гарч ирээд тэрнийг хорооно гэд цаашаагаа яваад орчихдог. Ингээд бүх зүйлээ бүгдийнхэн санснаар болж хуурцгийн мөнгөөр сольжгаад хоёр тишийг нь салах гэж байтал Леонард Фрэнсисээс урвуулж тэрнийг хаана байгааг нь хэлээд өгчдөг. Дараа нь Фрэнсис Леонардын дохиогоор нууцнаасаа гарч ирээд Ла Фонтайн руу буугаан чиглүүлэх тэр мөчөд Леонард анхаарлыг нь сарниулж та тэрнээс айх хэрэггүй. Би бууныхын сумнуудыг хоосолчихсон байгаа гэхэд нөгөөх нь мангартаж буурууга харах тэр мөчөд Ла Фонтайны хүмүүс тэрнийг цааш нь харуулдаг. Оюутолч. Үргэлж сонсдогч хизээч ярьдаггүй хүн. Ла Фонтайны хүмүүс ойдлын газраас явсны дараа Леонард өнгөрсөн хугацаанд юу хийснээ бүсгүйд хэлж өгдөг. Бойлын гэр бүлд илгээж байсан хуурцаг, нууц загтлуудын жинхэнэ эзэн нь үнэн хэрэгтээ Леонард байсан бөгөөд Рой Бойлын яриад байдаг тэр том бүлэглэл Рой Бойлтой ямар ч холбоо тогтоогоогүй болж таарна. Леонард зүгээр л тэдний сэтгэхүйдээр тоглож нэг муу загтлын тусламжтайгаар тэдэнд нөлөөлж хийх үйлдэлийг нь алсаас өдөртөж байсан байдаг. Саяны Ла Фонтайнд өгдөг хуурцгийн дээрч гисэн Леонардын зохиосон үлгэрүүдийн нэг нь байгаа бөгөөд ганц загтал ганц хуурцаг Чикагогийн нэгэн том гэр бүлийг нэг шөнийн дотор сүрүүлэх чадaltaй байсан байдаг. Ойдолчин өвгөн үүний хажуугаар өнөөдөр болсон бүх үйл явдлыг нэгэн хуурцгийн дээр бичиж авсан байх бөгөөд Мейбл түүнийгээ өгөөд чи холбооны мөрдөх товчооныхонд энэ хуурцгийг дамжуулснаар Бойлын гэр бүл болон Ла Фонтайны бүлэглэлийг үндсээр нь торны цаан суулгаж чадна.
Чи энийг холбооны мөрдөх товчоондох найздаа өгч чадна биз дээ. Мейбл өвгөн ойдлчинд үнэхээр их талархаж хоёулаа хамтдаа эндээс явцгаа хэмээн гуйдагч. Чи ганцаараа явсан дээрээ. Энэ сайхан залуунаас хөгшин хүнийг асрахад зориулж болохгүй гээд түүнийг үдэж өгдөг. За ингээ бүх зүйл Леонардын санснаар болсон болохоор тэр эд зүйлсээ хураагаад уул мөрөн баллахын тулд ойдлын газраа шатаагаад Шикагогоос явах гэж байна. Энэ үед өгчгсөн байсан Фрэнсис гэнэт босч ирээд Леонард руу буужчихдаг. Сум өгний гарыг оноож тэрнийг шаргатуулдаг ч бооны сум үгээр дууссан байдаг. Фрэнсис утаан гаргаж ирээд Атисаа өгний учрыг олохоор түүн рүү дөхөж ирдэгч. Леонард энэ бүх хугацаанд нуугдаж байсан өөрийн жинхэнэ дүр төрхийг илчилж би олон жилийн өмнө жинхэнэ нохон гэлэг байлаа. Хүүтэн цустай хэмээн өөрийнхөө тухай ярьж эхэлдэг. Миний ажилдаг байсан хүн миний чадахгүй зүйлийг хүссэн. Би чадахгүйгийн хэлээд түүнээс угтаж Лондонд очиж амьдарсан. Тэнд би бүх амьдралынхаа хайртай учирч хүүхэдтэй болж амар тайван амьдарч эхэлсэн. Өнгөрсөн амьдралын минь хар бараан энд хүрээ дууслаа даа гэж бодож байсан боловч хэдхэн жилийн дараа миний хуучны танил намайг хаж Лондонд ирснээр гэрт минь гал тавьж хамгийн хайртай хүмүүсээс минь намайг хагацаасан. Би дахиад л өгцөн. Дахиад хизээж хар бараан зүйлстэй таарахгүй хичээсэн. Гэтэл хамгийн инээдтэй нь юу гэж энэ хотод ирээд уулзсан анхны хүн нь Рой Бойл байсан. Би сайн байхыг маш их хүссэн. Үнэхээр. Зэг, энэ түрүү өнөөдрийн тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.